хийж ахад миний одоо яг сэтгэл гэх юм бол ер нь бол хүчирхийлэл гэдэг маань нэг өнцгөр харах асуудал биш. Маш их ярвах төвөгтэй олон асуудлаас нь харж болох асуудал гэж би бодож байна. За тэгээ энэ судалгаагаар бол зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл, гэр дотор болдог хүчирхийллээс гадна хамтрагч бус хүчирхийллийн талаарх асуудлуудыг ярьж байна. Тэгэхээр ер нь бодлого журам бүх одоо нийгмийн засгийн амьдралдаа юу хэлэх вэ гэхлээр гендер суурилсан хүчирхийллийг анхаарах цаг маань болжээ. Гэртээч вэ, гэрийн гадуурч болоод байгаа асуудал байгаа мэн гэж би бас бүгдээрээ өргөн утгаар нь авч үзээд бүтцийн өөрчлөлтийг хийх бас хэрэгтэй болов гэж харж байна. За бас нэг онцолж байгаа зүйл маань уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор яг энэ Монгол улсын контекстэд бас уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор бас ард иргэдэд бол энэ хүчирхийллийн асуудлуудыг гааруулж байгаа асуудлууд бас их байгаад байгаа юм байна. Тэгэхээр энэ асуудлуудыг бид бусад салбаруудтайгаа маш сайн уялдах хэрэгтэй шаардлага байгаа гэж харж байна.